Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ баавгын тухай ярилцъя. Дэлхийд дээр олон төрлийн баавгай байдаг. Үүнд Аляскийн авраг том хүрэн баавгай, Малайн хамгийн жижиг 40-45 кг жинтэй саарл баавгай, хойд туйлын цагаан баавгай, хятадын хулсны баавгай, далдуу модны уутад каула баавгай, манай орны нэг ховор говийн мазала баавгай болон ойн хүрэн баавгай байдаг. Ойн хүрэн баавгай манай оронд амьдардаг ойн том махчин амьт юм аа. Сахлаг үстэй, хүчрхэг хүмүүстэй, үр жимс, самар, ургамлын үндэс, шавж, шоргоож, загас, сэг зэмээр хооллохоос гадна хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буг, хүдэр барьж иддэг. Нас бий гүйцсэн шармаахай 140-400 кг, эвшин 100-аас 120 кг жинтэй байдаг байна. Эрийг нь шармаахай, эмийг нь эвш, өртлийг нь бамбууш. 10 сараас ичдэг бөгөөд ичээндээ байхдаа 1-2 сарын үед 2-4 бамбууш гаргана. Бамбууш нь нүдээ нэгээгүй, өсгүй, нүцгэн байдаг байна. Баавгай ичээг унанг мод ихтэй газар болон хадны завсарт хийдэг байна. Хүрхрэх дуу нь хөвчөд сүртэй. Хөвлгөр бие нь хөрөн өнгөтэй. Баярлалаа. Суугаад агаад илүү олон сонирхолтой мэдээллийг аваарай.